шууд үргэлжлэл нойрч догчл байгаа шууд онт гэдэг юм баг зарчимтай. Чи нэгдүгээр өөрийгөө харьдаг чи бутгаа яваад ер нь нойрч үүжээ шууд онт гэдэг юм бүгд л гэдэг юм да. Нүд анивчаал яхаа тэгээ зам аяж өрөө ажил машина шүү аа. Утас өрөх. Тэрсэлтэй. За энэ зогсоолыг өгөөс олноор нь тэгээд байршуулах юм бол хүн гүрийгээд авахгүй зогсоод байл ерөндөө догчөө нойр нүржөө шууд амарш. Араас жижиг машин гэрлэрийн дохиод машин дэрэг байнаггүй гэрлэрийн юуны дохоогоор нь дохиж машин байхгүй гэж хэлнэ гэж ойлгоцсон шүү дээ. Ер нь тэгвэл мөрөөдөс чинь тэгэл жолооч бидний үед дээр тэгээд хамгийн гол юм чи зам шүү дээ. Замд бол хүр адуу хамгийн их дайрагдаж байгаа юм да. Гэрэл шилжүүлэх хэрэгтэй. Яг машинт яг хоолнтой яг машинт гэрэл шилжүүлээд яг зөргөд орж идэх байхгүй. Энэ тусаацсан чинь хүнд ингэж хадвал хүнд ийм сэтгэл төрдөм байна гэдэг бас хүн туслахыг бодно шүү дээ. Жижиг машин чи буруу хөлтэй байгаа шүү дээ. Бүтэн биеэрээ гажиж харж байгаа шүү замаа. Тэр үед гэрэл тохиол ялангуяа шөнийн нөхцөл бол тохиогоор яах вэ? Өстой зөв. Шөнөөрөө гэрэлээ сайн шилжүүлээ. Тохиогоо тэр чинь тэгээд асал аваар гарах юм гэж багсаж байгаа шүү. Тэгээд наанд жирдэрэн цаана хүний амнаас яригдж байгаа шүү.